За. За юу сан guys. За намайг Ивэл гэдэг. За өнөөдрөөсөө би та бүхэндээ өөрийн эзэмшдэг машины нэг болох Nissan 350Z Rocket Bunny гэдэг машиныхаа засаг үйлчлэг хийж байгаа. За тоноглож байгаа. За тэгээд ерөөхдөө ямар нэгэн өөрчлөлт хийж байгаа талаар одоо влог хийж эхлэхээр одоо шийдээд за өнөөдөөс ингээд бичлэг хийж эхлэхэд байж байна. За ерөөхдөө энэ машиныг би эзэмшээд баг 6 жил болж байна. За тэгээд 6 жилийн турш хадгалтын байдалтай одоо энэ машиныгаа хадгалж байгаа. Тэгээд энэ машин дээр хийж төлөвлөсөн за тоноглох гэж байгаа, өөрчлөлт хийх гэж байгаа төлөвлөгөө гаргацсан. Өнөөдрөөс эхлээд та бүхэндээ спорт амаржийн обооднуудаа сольж байгаа талаар бичлэгээ хийж эхлэж байгаа та. Баяртай байна. Хамгийн ихний хийж эхлэх за засвар маань гэвэл за би хятадаас нэг 4 шиг спорт амаржийн загсан. За гэхдээ шинэ бол биш, used. Тэгээд энийг тэгээд угсрал сорилтаа хийж эхлэе. Тийм би энэ машин дээрээ энэ жилдээ за хийж дуусахаар одоо төлөвлөсөн юмнууд ажлуудыг зах цухаас нэг танилцуулъя гэвэл за мэдээж за амаржийн обууд машиныхаа өнгийг бол бүтэн солино. Доогуур явахын дангуудыг за тоногийн одоо явахын дангаар солихоор төлөвлөж гин. Дахиад явандаа амаржинуудаа дахиад хийн амаржинаар солиё гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоо миний энэ машин бол одоогийн байдлаар автомат оровтой. За өөрөөрөө 3500 V6 буюу одоо Vico 35DE гэсэн мотортой байгаа. За тэгээд энийг хоропыг бол өөрчлөөд за механик хороп болох одоо CD009 гэсэн хоропыг энэ жилдээ одоо swap хийгээд солихоор төлөвлөж байгаа. За тэгээд дараагийн том засвар үйлчлэгээний тухайд ивэл хөдөлгүүрээ супер чаржер болох уу, за турбо чаржер болох уу гэдгээ шийдээд за тэгээд хөдөлгүүрийг арай одоо мушгих хүч за морины хүчийг нэмэгдүүлэх зорилготойгоор энэ хоёроос сонголт хийж аваад өөрчлөх одоо төлөвлөгөөтэй байгаа. За өнөөдөр тэгээд жоохон гадаа амир муухай бороотой бүрхэг хүүтэн салхитай өдрөө тэгээд яг хөө би машинаа бол гаргаж агаад жоохон бичлэг хийж утсан. Тэгээд лагерийнхаа гараж дээрээс бичлэг хийгээс өөр аргагүй болж байгаа шиг байна. Бичлэгэнд орцгоё. Обооднуудаа ерөөхдөө энэ бэлдээд тавьсан дугуйнуудаа өгсөрцөн байдалтай байж гин. За миний обоодны хувьд гэвэл за NK брендийн за RPF1 RS гэсэн юм 18 инчийн обод байгаа. За хойдолтой болохоор би энэ 285 35 18 гэсэн юм дугуй сонгосон. За урталтаа гэвэл сайз наа энд 255 35 18 гэдэг ийм эрзмэрийн дугуйтай болгож байна. За одоогийн байдлаар ийм моноблок гэсэн ийм солонгос ободтой байгаа. За урдаа 9.5 инч, хойно болохоор 10.5 инчийн Yokohama хөлийн дугуйтай юм ободтой байгаа. За яагаад амаржинаас солих гэж байгаа гэхээр энэ хойд амаржин, урд амаржин төвлөгийн хугацаанд тос хаяад нэлээд муутцсан. За тэгээ энийг спорт амаржин болгоно. За тэгээд машины тухайд гэвэл ийм Rocket Bunny body киттэй 350Z байна. За энэ урд body болол юм шигтэй харагдаж байна. Урд бодиго бид энэ лагер руу авчиж чаад эвдээ хийсэн юм аа. За энэ урд бодиго бол бодг гэхээс өмнө солиод за тэгээд өнгийн солино машиныхаа. Тэгээд энэ тойл энтрийг бол за Канадаар тойл тавихаар төлөвлөж байгаа. За хойно энэ даг билнийхэн дээгүүр дахиад нэмээд карбон өндрүүлэлттэй спойлер 50. За тэгээд доогуур болохоор өөрийнх нь диффьюзерыг тавья гэж бодож байна. За тэгээд машины тухайд бол нэг юм бүх юм нэг өөрөөрөө 3500 V6. Тэгээд энэ хөрхэн жижиг юм нарийнх струт баартай машин байна. Энэ Rocket Bunny body kit болохоор яг энгийн зэтээсээ бол нэлээ өргөн. За хаашаа 7-8 см өргөн байдаг. Нийтдээ бараг 16-17 см
хоёр тал руу өргөн болцсон байгаа. Тэг яг зүгээр нарийнх юм руу орж харахад жоох хэцүү байдیں۔ Гэтэ одоо яг байн гондох юм биш. Тэгээд хаяал нэг орой гаргаж унъя л гэж боддог юм дөө энийг. За амарчинаас задлаа да. Амарч энийг ямар амарчинууд ирсэн байгаа юм бол үзье. За амарчийнхаа харцаг задлсан. За энэ хоёр нь бол хойд амарчин. За тэгээд бүршний тавг тэгээ бүрштэйгээ цууртаар амарчин болохоор энэ хоёр бишиг байна. Тэгээд нэг юм амарчин яг зүгээр тосмос хайсан юм бол алга. Тэгээд тавиад нэг яваад үзье да. ISC гэдэг нэг юм амарчин байт юм блэ. Яг төрдөө тавих болохоор асуудал бах уу гэж бодож шít. За энийг үсрээ да. За дугуугаа авцсан тэгээд амарчин энэ доор байгаа нэг 17-ын болтыг тайлаад тэр дээр харагдаж байгаа 12-ыг тайлаад тэгээ бүршээ доош нь гагаал цолчиндоо. Ер нь зэтийн амарчин солихт нэг амир ятаад ахын байдаг юм дөө гайгүй. Зя за ямар ч байсан амарчин бүршээ тайлаа гараад ирсэн. За энэ хойд амарчин бол нэлээд муудсан. Хойд бүршин бас ямар ч юм өстой бомд. Ямар ч энэ хойд амарчин бол ямар ч ажиллагаагүй болчих. Тэгээд энэ бүршээ тэр хойд амарчинтайгаа тавья да. Нэр сэрмэлсэн чи юм амар том өндөр орж байна. Битүүн өндөр. За өнөөдөр ч та үзэт яах юм да. Гэтэ хүүтэн байсан чи гой тулаахан болчихсон. Тийш одоо бороо юм уу, цас юм уу, мөндөр юм уу? Цав. За ерөөхдөө амарчин бүрштэйгээ тавьчлаа. Тэгээд юу юм бэ? Энэ амарчин өөр дээрээ ийм одоо энэ талынхаа шилбэн дээр өөр дээр ирзуутай байсан юм хуучин амарчин. Тэгсэн энэ ирзууаагүй шууд нэвт боодог юм байна. Тэгэхээр дараа нь энэ дээрээ нэг юм гайх олж боох юм байна да. Шавтай ч юм уу малгайтай гайх авч бooy тоо. Энийг өнөөдөртөө ингээд орхиод хэдлийн амарчин натайг. Амар өндөр. За амортизатор тавиад дугуугаа хусраад буулгасан чинь ийм айр өндөр. Дэм. Нэг жоохон авхан болох суулгах юм байна да. Эсвэл яг нэг бүршин арай ховлтоо суугаагүй байгаа. Тэнд дотор тлээ тасцсан арч энтрийг хагийн жанзлан бас муу гарч шүү ингээ өндөрлөлцсөн чи.
За окей, уртлаас л. Ямар сэндэл нь бол. Ч та спейсрээ авах хэрэг байгаа мó энэ ч та. Бол би энэ нэмх араа усаттай 11J-т ингээ тавиад спейсрээ би тайлж авах гэж утсан ч та. Ингэж гарч иж штэ. Шаардлага байхгүй юм байна да. За окей, уртлаас л. За. Уртлын өргөчлөө тэгээд урд амарчин асуулъя да. Нэг муухай тусгаануудаа алчихгүй шиг тайлах байгаа. Энэ болт гахин сулчмаар юм байна дөө гэсөнө муул юм байна. За тавгаа тайлаа. За ямар ч гэсэн урд хамт сатраас олоо тавьчлаа. Тийм бас нэг 3-4 анзаар хатуу зөвлөнд тохиролдол амарч юм шиг байна. Тавьж тасаад яваад үстэ одоо урд дуугаа тавиад хөдлийн урд дууг нь хэлж агаад гаргаад камераараа харъя да. Энтлээ хоёр амарч ийн соли. Засаар шуурж мураад хэрэг алга. Анста оо нахан болох шинжтэй байна да. Дараа. Чинкэл бааны болох юм да. Гоё гэж. За окей асаа. За энэ дууг нэг хийлч. За энэ нэг жоохон хий ороод босчих шүү. Явсагаад тийш хамраа. За болох уу? Гарах чи. Өө энийг юунууд энэ нэрэ холдуулах юм шүү дээ.
За ямар ч хэлсэн тэгээд хамраар нь оруулаад тавьчлаа. Тэгтээ амар нахан юм байна уртл нь. Хормоогоо жоох юу ачлаа. Шалтгаалчлаа харагдах нь. Харагдахгүй юм шиг. За тэгээд өнөөдөртөө өлөдөө хориочлцлаа. Хүйтэнчилчлаа шиг. Ямарсан энэ руугаа ингээ хацаацсан. Ямарсан нахан толчт юм байна. Ячирсан шал дэлгэл харагдаж байна л да. Сток нь хамаагүй өндөр. Яадаг юм байна тэгэхэд. Миний энэний би энэ яндангаас одоо солих юм аа. Энийг гарын эзний муухай янттай. Тийг одоо хичнээн жижиг болсон юм хүмүүд. Энийг нэг гайгүй гридигийн ч юм уу эсвэл Пексиг яндан авч солиндоо юуц эхлээд урд ташлуудаа дуусгачээ да. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Бай.